Эхний мэдээг хүргэе. Ерөнхий сайд оюун эрдэнэд цаашид итгэл хүлээлгэх үү гэдэг асуудлыг эх 7 хоногт улсын хурлаар хэлэлцэж эхэлнэ. За гэхдээ засгийн газрын бодлого хөтөлбөрийг эсэргүүцэж гацаанд оруулсан субъект байхгүй байхад асуудлыг чуулган руу оруулж байгаа нь үндсэн үйлд нийцэхгүй гэж гишүүд тайлбарлаж байна. За улсын хурлын даргад хөргүүлсэн албан бичигт ерөнхий сайд оюун эрдэнэ хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдэг шалтгийг дооджээ. Тэгвэл өнгөрсөн 10 сарын хугацаанд засгийн газрын бодлогын дэвшиндэх бүх асуудлыг парламент дэмжиж сөрөг хүчнүүд нь ч хамтарч боловсруулсан учраас энэ шалтгаанаар итгэл хүлээлгэх асуудлыг хөндөж байгаа нь үндсэн хуулийн зарчимтайгаа нийцэхгүй байна гэж гишүүд үзэж байна. Тэр 14 мега төсөл эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжлийн асуудлаар бид нар их хурал дээр гацаасан нэг ширхэгч юм байхгүй. Бүх асуудал засгийн газраас хизээ орж ирнэ үү? Тэр бүгдийг гаргаж явуулсан. Тийм учраас энэ одоо их хурал дээр таны ямар асуудлыг гацаасан бэ гэж асуухад хариулах юм боломжгүй. Тийм учраас энэ одоо үндсэн хуулинд заагдсан төсвийн болон бодлогын асуудлаар энэ асуудал орж ирэх ёсгүй гэж би үзэж байгаа. Тийм учраас энэ бол үндсэн хуулийн бус одоо хилцүүлэг болно гэж би харж байна. Тэгэхээр тодорхой процесс тууж дүгнэлт гаргах ёстой байтал нэг намын дотоод хурал болоод ийм шийдвэр гарчингууд төвхтэй байдал орчиж байгаа. Тэр нөгөө А гэсэн асуудал нь явцын дундаа Б болсноос үлдээ Г, В болцсон явж байгаа л асуудал төр улс төрчид эргэлзээд байна гэсэн үг л дээ. Энд чинь их хурлын хамгийн газар мэдээж хууль зүйн дүгнэлтэл гаргах байх. Засгийн газрын зүгээс бол хуулийн газар дээрээ боловсруулад за ингээд ерөнхий сайд бүр эрхийнхаа хүрээнд л одоо өргөн мэдүүлсэн ийм л асуудал. За харин үндсэн хуульд нийцэх хэсэг асуудалд улсын хурлын хамгийн газраас тодорхой тайлбар өгч чадахгүй байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг 24 онд засгийн улсын хурл баталсан шүү дээ. Баталсан. За тийм зүйл. Одоо тэгэхээр их хурл бол дгийнхаа дагуу хилцээл явна. Тэгээ эх 7 хоногт хилцээд эхлэхээр бүх зүйлүүд тодорхой. Хууль хэрэглээндээ логикийн алдаа байна уугүй юу гэдгийг зүгээр би энд ингээд хэлээ шийдчих юм биш шүү дээ. За Монгол Ардын намын баг хурлын шийдвэр бол Монгол Ардын намын гишүүдэд намын улс төрийн бодлогын эцсийн шийдвэр гэсэн үг. Иймээс ч цаашид зуузаа холбох боломжгүй болсон учраас ардчилсан нам оюун эрдэнэд итэд хүлээлгэх хэсэг асуудлаас үл хамааран засгийн газраас гарахаа мэдгдчихсэн байгаа билээ. Харин ерөнхий сайд оюун эрдэнэний хувьд өөрөө өргөдлөө өгч хилцүүлэх бус итэд хүлээлгэх асуудлаар парламентод хандсан нь албан тушаалтайгаа зууралдаж ардчилсан намыг бусад намуудаар орлуулах байдлаар хамтарсан гэдэг үг хадгалах хуулиур байж болохоор байна. Хэрвээ урилга ирвэл хин гэдэг ерөнхий сайдын тий өнөөдөр ямар бодлого барьж байгаа гэдэг асуудлаас бид нар бас дахиж ярилцаж шийдвэр гаргах ёстой л Ардсан намыг засгаас гаргая гэдэг шийдвэр гарсан болохоос биш оюун эрдэнэийг огцруулъя гэдэг шийдвэр гараагүй. Тэгээ засгийн газар тогтворгүй байхаар хэн хождог вэ? Ард түмэн л хождог. Улс орон дандаа хохирдог. За хэрвээ ерөнхий сайд өөрөө огцор хүргэлтлээ өгсөн бол хуралдаанд оролцогч гишүүдийн ердийн олонхоор буюу чуулганы хуралдаанд 64 гишүүн оролцлоо гэхэд 33 гишүүний саналаар албан тушаалтайгаа үлдэх боломжтой байсан бол итгэл хүлээлгэх асуудлыг тавьснаар улсын хурлын нийт гишүүдийн олонхоор буюу 64 гишүүний дэмжлэгийг авах шаардлагыг дагуулж байна.